За юу яцгаана өдрийн дараа шоуны маань шинэ сизны шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон юм байна. Төшөө маань ирсэн байна. За тийм мэдээж Баатар маань ирсэн байна. Даатко эхний хэдхэн дугаартаа оролцох боломж байгаа ажилтаа байгаа. Гэтэ эргээд ирнэ. Тийм. Тэгээд өнөөдрийн эпизодороо бол сайхан одоо бидний хувьд бол өчтөр нээлттэй хийсэн. Үзэж байгаа хүмүүсийн хувьд 7-8 хоног ч юм уу тийм. Өмнө нээлттэй хийсэн. Джеймс Ганн найруулагчийн The Suicide Squad киноны талаар ялцгаад бэлдсэн байна. Тэгээд дээрэс нь яг нэгэн шинэ эпизод эхэлж байгаа учраас ганцаар мэдээлэл. Ер нь бидний одоогийн байгаа санаагаар бол өдрийн дараа шоу маань 7 хоног бол он дуустал үргэлжлэх юм санаатай төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд тийм учраас бас лайк дараарай, шеэр хийгээрэй, бусдад хүргээд те. Бас комент хийгээд ярианд оролцоод ингээд яваа хаач үзэж байгаа те. Үзэх олон суугаад ер нь бол байгаа. Одоо season 2-оос бол тэгж эхлүүлж байгаа. Аль болох олон хүмүүст хүргэхийг зорж байгаа учраас суугаа нэмсэн байгаа шүү. Тэгээд тийм учраас үзэж байгаа хүмүүс анзарж байгаа Instagram дээр тэгээд дагцаагаараа төшөөгөл дах хэрэггүй. Угаасаа яаж байгаа. Угаасаа амар. Тэгээд Баатар өвтөрөг бол дах хэрэгтэй. Амар чи. Төшөө тавцаас Positive Mongolians Rusty Rand болоо. Тэгээд SSC Баатар SSC. Тийм. Ингээд Instagram дээр дагцгаа Datco ч гэсэн бас дагж болно шүү дээ. @Datco @Timka DSNG манай илүүж graphic artist Timka маань бас ажиллаж байгаа. За юм байна. Тэгээд юу яа? Ерөнхийдөө эхлэе те. За эхнийний хэлжинд бас хэдүүлээ өдрийн дараа дээр жоохон төсөрсөн байна. Өдрийн дараа дээр юу ярьдаг те? Ер нь энэ кино ямар утга учиртай байна? Өөрт нь ямар учиртай байсан? Хизээ агуулсан те? Тэр ерөнхийдөө ярьдаг. За мэдээж хэдүүлээ бол өчтөр өнөдөр үзсэн ойлгомжтой. HBO Max дээр гарсан байгаа. VPN дээр те. Тэгэнгүүт за энэ киног ер нь хэр өмнө хүлээж байв? Ямар мэдээлэлтэй байв гэдгийг асуу те. Яагаад гэх шинэ кино учраас. Хэдүүлээ яг шинэ кино ревюнийг хийж байгаагүй шүү дээ тий. Яг өдрийн дараа. Бүр цоошин будг нь хангалсан киноны ревю бол хийж байгаагүй. Дандаа бүр нэлээд хуучирсан кинонуудыг, нэлээд классик болсон кинонуудыг бол хийж байлаа. Тэгээ анх удаага юм шинэ кино орж ирж байна. Тэгээд мэдээж би ихтэй шууд ячих зүгээр үстэй тий. Манай хин амар гомдонуудаар аа. Тэгээд 100 бол 100-ны хугацаанд бол яг кино урлагийн дэлхийн кино урлагийн хувьд бол бас ингээд хит хитэн кинонууд ингээ те ингээ нээлттэй хийгээд явсан. Зүгээр надтай адилхан бас ингээ дэлхийн кино сонирхогчд, кино үзэгчид бас энэ киногс нэлээд хүлээлттэй. Бас ингээ нөө энэ киногоор дамжуулж энэ кино урлаг маань эргээгээд хуучин шигэ болох болов гэсэн бас нэг найдвар те том продакшны том кино тийм найдвар төрж исэн болов гэж би л хувьдаа харсан. Тэгээд ч бас яг тэр төвшөндөө бол хүрлээ л гэж би бодож байна. За, юуны түрүүнд үзрийн дараагаар уулзааг их утсан байна. Тийм, сайхан хөдөө борлоод ирсэн байгаа. Сайхан борлоо гэдэг чинь энэ Баатрыг хэлнэ шүү. Түрүүнд явсан хараад ялгаж байгаа. Хамгийн борон сууж байгаа хаа. За, тэгээ сая хэлсэн кинон дэр бол яг нэг хүлээлт бол байгаагүй. Гэхдээ ихэнх тохиолдолд нөгөө 2016 онд гарсан ангийнхад дараагийнхан болов гэсэн бодолтоос үгүй байсан. Тустай юм stand alone кино байсан. Тэгээд надад их таалагдсан. Таалагдсан гэдэг нь Chaos of Drift гэдэг юм тийм замбраагүй найруулах гэдэг юм айгүй сонин санагдсан. Одоо өөр үзэж байгаа кинодоос юм хойлмог жанртай. Ер нь бол дайч байгаас нэг юм инээдний юм шиг, акшн юм шиг юм мөрин те олон жанр хойлцсон санагдаад. Ингэж найруулж болд юм биш тэг. Тийм сэтгэл төрсөн. Тэгээ надад бол яг энэ нөгөө нэг Disney чинь тэнэгтэж яваад James Gunn-ыг Guardians of the Galaxy 3-аас халсан шүү дээ. Тэгээд тэр үед ерөөсө халагдаад баг бусад бүх студиуд яг James Gunn-ыг project-уудаар авах гэж болоцаа л гэсэн сайн. Тэгээ ер нь бол мань хүний сонгосон студи болон project нь Suicide Squad байсан өөр нэг project санал болсон флаш билээ. Тэгээд яг надад харагдаж байгаа юм яг айгуугаа юм Suicide яг James Gunn шиг чадвартай өөрийгөө баталчихсан даа болно. Тийм найруулагчид ингээ эрхчлөөг нөгөөд бажетийн нөгөөд хүссэн эрхчлөөг нөгчөөр дураар ингээ орчихоор ямар амар гоё уран бүтээл гарч болд юм бэ гэдэг харуулсан санагдаад байна л да. Тэгээд хүлээлт бол надад амар өндөр байсан. Одоо л DC-ийн ялангуяа прожектуудаас хамгийн өндөр хүлээлттэй хоёр бол The Batman, Matt Reeves найруулагч юм. Тэгээд нөгөөх нь бол James Gunn-ы Suicide Squad байсан. Тэгээд энэ бол хүлээлтийг бүр давсан гэж бодож байна. Тэгээд яг 2016 онд гардаг хиний David Ayer-ийн юм дээр бол Suicide Squad-аас хит хитэн каст бол эргэж ирж байгаа. Тэгээ Rick Flag гэдэг дүр эргэж ирж байна. Harley Quinn эргэж ирж байна. Captain Boomerang те Amanda Waller цөөх хитэн дүр бол эргэж ирж байгаа. Гэхдээ энийг бол би даасан кино гэдээ хэлчихэд бол бурдах. Энийг нөгөө нэг яг technical ялгаа нь бол жоохон ядаргаатай stand alone sequel мэтлээ. Ер нь зүгээр би даасан кино гэж буруутахгүй. За ийм Монголд байгаа хүлээлт бол өндөр байсан. За тэгээд ерөнхийдөө үзэгч маань бас энэ дээр үзэж байгаа хүмүүс маань бас юу ягаараа сэтгэлээ хуваалцаад яваа тий. Яг ямар хүлээлттэй байв,
тэр хүлээлтэнд ихэр хүрүү гэдэг ч юм уу те. Тэр талаа. За тэгээд юу яа? Асуултын дараагийн хэсэг рүү орё. Тэгээд өдрөө дараа шоу маань асуулт сугалдаг байгаа. Тэгээд өнөөдөр Дадко яг ирээгүй учраас гуруулаа сууж байгаа учраас 3 асуулт тавья. Тэгээд асуулт маань бол бас таарах байна, таарахгүй байна, хөгжилтэй байна, хөгжилгүй байна тэгэд хөгжилгүй. Хөгжилгүй асуулт гэж хэлж байна. Тэгээд манай бас нэг юм хэлнэ нэг үзэж байгаа хүмүүс маань бас асуултаа илгэх боломжтой байдаг шүү. Одоо энд те зориулсан ямар ч кино таарж болохоор сонирхолтой асуултуудыг бол одоо суглахад зориулсан асуултууд илгэх боломжтой байдаг. Тэрийг үзүүрийн дараа веб шоу гэсэн Facebook хуудас руу чадаар явуулвал илүү үр дүнтэй. Ер нь бол яг тэр айгу олон суугаар явж байгаа учраас тийм. За тийм байгаа шүү. Тэгээд бас асуулт байвал илгээгээрээ нэг бол комент бичиж бас болно шүү. За Баатараас эхэлчихв. Тэгээ. За хамгийн их борсноор нь Баатараас эхэлчихье. За яасан их өөдөө. Ямар их баруун 21 хоног явж ирлээ шүү дээ. Nice. Гоё байсан шүү. За ингээд миний суусан дугаар 13 байлаа. За 13. За энэ яг уу сонирхолтой нэг бол бас суудахтай асуулт хариулт байж магадгүй. Энэ кинонтой ижил төстэй уран бүтээлүүд юу байдаг вэ? За гэхдээ бас юу гэж болно? Заавал кино шүү дээ. Мэдрэмжийн хувьд, агуулгын хувьд ч юм уу кино байж болно, зохиолч жүжиг кино айл аль нь байж болно цувралтай. Ижил төрлөө гэж энэ. За 13 тийм ээ. Төстэй гэхээр төстэй юм яг саанд бууж ирэхгүй. Энд чинь ингээд холимог ер нь сонирхолтой байхгүй. Юу болох гэдэг нь таашгүй гэл гинт юм болоо л тэ. Гинт хүмүүдэг ч юм уу. Зүгээр энэ сайн нүг зомби Army of the юу лээ? Army of the Dead. Тэрнтэй жоохон нэг жанр нь жоохон төстэй юм шиг санагдсан. За асуултын хувьд гэж хариулж байна. Яг өөр ингээд бодох юм бол өөр кино орж ирэх л байх толгойд. Яг одоогийн байдлаар л тийм. За мэдрэмжийн хувьд надад Bad Boys-той жоохон төстэй юм шиг санагдав. Ямар вэ? Майкл Бэй юу? Тий. Ямар уу гэдэг асуултанд яг чи битүүрээр ямар үү? Сая ямар уу гэдэг дээр яг битүүрээр яг юу нэг харсан те. би ихлээр Bad Boys нөгөө нэг юу штэ? Майкл Бэйтэй Will Smith, Martin Lawrence. Биш. Өөр Нөгөө Bad сүүл The гасан. Boys уу? тий нөгөө нэг Amazon-ны цуврал. Би тэрийг нь бол үзэж байгаагүй. Гэхдээ тэр амар би бол тэрийг үзсэн учраас хэлээд. Йоо. Bad Boys бисээр Майкл Бэй. Хоёр болохоор шууд тэр рүү ингээ орчод байгаа. Bad Boys гэсэн чинь. Тэр хоёул юу гэдэг Тэр хайрлаа шүү. За, дараагийн асуулт. Bad Boys ингээ шууд гаргалаа шүү. Хоёул үзег юм уу тэрийг? The Boys-ыг би үзэж байгаагүй. Boys тий. Би буруу хэлчихлээ. За тэг 3 гинэ. Тэг 3 гэж асуулт байхгүй. За энэ асуулт яг энэ удаад бол жоохон таарахгүй маань сулаан дээр. Яагаад вэ? Хэддэг удаага үзсэн Асууж бэ? штэ гуйж штэ. За энэ кино хэддэг удаага үзсэн бэ? Йоо тэгэхээр За та яг энэ кино хэддэг удаа үзсэн бэ? нэг л удаа үзлээ. Тэр нэр өмнөхөр таарахгүй бэ тий? Яг яг таарахгүй юм бас ялч байгаа л да. Тийм бай. Тийм тэгэхээр яг олон төрлийн асуулт байх тусмаа санаа. Тийм. Гэхдээ би дахиад үзэхийн хувьд бол дахиад үзнэ. Нэр тэр асуулт болчих дахиад үзгүй те. Тийм үзнэ. Тэр нь дахиад Үнэлгүй явах гэж Үнэлгүй явах. хаягдсан ганц зүр гэлцсэн байна. Тийм. бас байгаа бах те. Гэж анзаарч. Дээрээс нь үзээд угаасаа ялч өчтөрл гарсан болохоор хэдүүлээ уржтал гарсан болохоор хэдүүлээ ганцхан үзсэн байна. Айгу шинээрээ байна. Дахиад үзүүлэх гоё юм байгаа шүү дээ. За 25 гэж байгаа юм. За номер 3 дугаар асуултан дээр энийг нэмчих бас болох юм байна шүү дээ. Тийм Хэдэн удаа үзсэн бэ? ээ. Дахиад үзэх үү? нэг ба тийм байна. Тийм байна. Тэгээ. За 25 болохоор за энэ дээр айгу гоё засан байл та. Одоо жишээ нь асуулт нь бол энэ дээр таарахгүй мөртлөө хаалтанд оролцож. Энэ кино нийгэмд ямар хуу pop culture талаасаа ямар нийгэм ямар хэрхэн нөлөө үзүүлсэн гэж байгаа. А гэхдээ эн чинь шинэ байгаа учраас хаалтан дотор нь болохоор үзүүлэх боломжтой юу үгүй юу? Тэ ямар нөлөө үзүүлэх бол. Миний хувьд бол яг ингэж л харж байна л та. Амар том нөлөө нь яг уран бүтээлийн чанар мэдээж өндөр. Тэгээ box office дажгүй явах байх. Яг HBO Max зэрэг гарсан ашиг олохыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нөлөө гэж би ярих нь би яг салбар талаас сонирхолтой нөлөө гаргах. Одоо James Gunn шиг ийм алдартай одоо альтраасаа гадна зүгээр ийм чадварлаг найруулагчдыг чөлөөг нь өгөөд, эрхчлөөг нь өгөөд, боломжийг өгөө студийн ийм том кино хийж чадах юм бол чанартай кино болж болдгоо гэдэг. Одоо Denis Villeneuve 200 бараг 50 сая Blade Runner 2049-ийг хийсэн. Энийг 185 сая Suicide Squad гэж. Яг мэдээж ашиг олно гэдэг жоохон эрсдэлтэй асуудал. Ялангуяа Suicide Squad бол цогцолтой үед гарч байгаа учраас жоохон хэцүү. Тэрийг тооцох юм бол бас яг бизнес салбар талаасаа уран бүтээлчдэд жоохон өрчлөөг нь илүү их том нөлөө болох болоо гэж найдаж байна. Одоо болох болоо гэж таамаглаас илүү найдаж байна. Тэгээд яг цаашид юу болох боломжтой гэж харж байгаа нөхөр. За
Matt Reeves-ийн Batman бол рейтинг нь ямаргүй байх, ямаргүй чиглэлтэй хийх бол аль хэдийн шийдсэн хийцэн явж байгаа. Цааш за жишээ нь Marvel-ийн кино байлаа. Ерөн зүгээр комикоор шийдэлтэй. Жишээ нь Blade те. Blade кино нэг шийдсэн одоо зарлцсан байгаа даа. Blade байна. Тэгээд Deadpool одоо MCU-д орж ирнэ гэдэг байгаа. Тэр хоёр киног R-rated хийхэд илүү том бас push болох байхтай нөлөө болох байх. Disney R-rated хийх үгүй өөр асуудал. Гэтэ зүгээр яг ядаж чанарын үед те сайн урамтай ч юм бол боломжтой болох гэж харж байна. Одоо Logan гэдэг киног R-rated хийсэн хүмүүс мэдж байгаа бах те. Яг заавал R-rated байлаа гэдэг нэг тийм одоо заавал төсмөчтэй хийх гэдэг байгаа биш. Тэр нь кинонд ашигтай үед гоё болоод байгаа байхгүй. Тэгээс R-rated хийхэд тулд R-rated гэдэг тэнгэл кинонууд байдаг шүү дээ. Бүр зориулж юу? Тийм, зориулж яг биш. Зүгээр л киног нь яг найруулагч уран бүтээлчт нь хийхийг хүссэндээ хийгээд тэр нь л R-rated болж байгаа гэсэн үг тийм. Тэгээс R-rated хийхин тулд юм шүү дээ. Энэ дэр би бас нэг жоох юм нэмээд хэлчих. За энийг үзээч. Юун дээр болохоор бас нөгөө талаас кино уран бүтээлчдэд энэ киноос нөлөө үзүүлэх байх. Яг тэгэхээр энэ цар тахлын дараа гарч байгаа учраас бас үзэгчдэд те кино үзэх тэр сэдлийг энэ кино бас нэрээ энэ киног театрт үзүүл. Бас тэрээсээ гэж найдаж байна. Тий, бас ингээд нэг ийм нөлөө үзүүлэх байх. Үзүүлэх байхаа энэ бол. Тий. Тэгээ манайд бол харамсалтай театрууд байхгүй байгаа. Ганцхан HBO Max-аар VPN гэж үзэх болно. Нэрээ кино театрт үзэх юм гоё илүү гэдэг мэдээж өгч байгаа. Театрт үзсэн бол ямар гоё байгаасан бэ тий. Гэхдээ юу бусад орн Америкээр бол театрт гарч байгаа шүү дээ. Одоо орноор гарч байна. Манайд бол. За, раунд 2. За одоо раунд 2-оос жоохон хурд юу яа. Товчхон тий. Хураа. 29. За сүүлчийн асуулт. Манай үзэгчтэй нэмсэн асуулт байна. Анх удаага үзэгчээс нэмэгдсэн асуулт. Нагийн санчир гэж үний нэмэгдсэн асуулт. Асуулт хэлсэн баярлалаа. Киноны хөгжим мөн кинонд хэр сайн нийцсэн санагдсан бэ гэж. Оо энэ ямар ч амархан асуулт нэ. За амархан цааш. Айгуу гоё таалагдсан. Нийцсэн. Энд дэр бол ямар ч хариултад амархан. Тий. Нийцсэн айгуу гоё таалагдсан. Тэл болоо. За ямар ч илүүдтэй юм байхгүй. Дуунууд нь скор 2 нь хэр ялгагдаж байна? Ер нь скор нь таалагдсан. Дууг нь билээ. Скор үнэхээр таалагдсан. Яа окей. За тэгвэл дараагийн асуулт. За товчхон бүгд сайн товчхон авчих. Номер 1. За номер 1 асуулт. Ганцаараа үзүүл гоё юу, олоолаа үзүүл гоё юу? Олоолаа үзүүл гоё. Яг үст өмнө кайфтай тий. Тэгээд тэр нөгөө за тэгэл алцах үедээ ойрлоо тий тэгэж хэмнэлттэй юм хамттай орлого юм дээр хамт ойрлцтэй. Юу нэ киног ийм экшн төрлийн киног бол олоолаа үзүүл гоё кайфтай. Яг санал нэг юм. Ялтгаа олоолаа үзсэн бол үнэхээр гоё. Яг театр байна. Тэр хошигнолын лайнууд нь сайн бичигдсэн байл шүү. Тий. Ер нь Джеймс Ганн тэр тийм сонин мэдрэмжүүд яг гоё байдаг. Найруулад өөрөөр бичиж За байгаа. За энд 9 гэж бичсэн байна. Бүр 9 үгээр бичсэн биш. Хэрэв өөрөө гол дөрвийн оронд байсан бол ямар шийдвэр гарах? Энийг алдаг асуулт чи нөгөө гарын 5 уруу дээр надад гарч ирээ. Ичээс ер нь амар асуулт. Давд ингээ хариулчтэй. За окей, эхний асуулт зав. Асуултан дээр нь асуулт яа. Энэ зарим кинонд тодорхой биш энэ дээр жишээ. Хэнийг нь гол дөрвөж авч үзэх вэ? Bloodsport уу? Idris Elba-гийн. Эсвэл Rick Flag уу? Harley Quinn уу? Яг гол дөрвийг нь хийн гэж манай буудгийг л би бол бууд Idris Elba юу? Idris Elba гол дөрөв шиг хадаад байна. Тийм ээ тий. Яг уу мань хүний хийж байгаа нөхцөлийг нь бодохоор яг хийсэн юмнууд нь л яг тэрүүгээр л очиод байгаа. Character бол төгсөлт нь бол мань хүн яг тэр нөгөө юу яаж байгаа шүү дээ. Өгсөн ч ялаа байсан ч ялаа гэхдээ зөв юм хийх нь зөв гэж тийм шийдвэр гаргаж байгаа. Тэгээд тэр гол шийдвэр байгаа. Яг тийм нөхцөлд одоо хүн тэгэл тэхэл биелгүй дээ. Угаасаа л ямар ч орсон орцсон тэгээд өөр арга байхгүй. Дүрж гэдэг. Тэгэл яг анханасаа тийм гар байсан бол тэгэхээр түүнээс намайг авч тавьчихвал би бол айгаал нөгөө хин шиг Майкл Рукрийн дүр шиг айж цухтааж байгаа л өгчихгүй л. За асуултанд хариулъя. За тэгээд хариулчихсан. Адилхан гэж юу? Яг адилхан шийдвэр гаргах. Тэр шиг тэр хүртэл момент шиг адилхан юм туулцсан тийм нөхцөл байсан хүн бол тхийг бодох. Яг би зүгээр одоогийн би өөрөө тэнцээ очиж байгаа болоод айж цухтааж байгаа гэж байна. Тэ. За. Миний хэлж байна. Раунд 3 сүүлчийн асуулт өнөөдөр юм. Машин чинь 12. За 12 дугаар асуулт. Таны анзаарснаар энэ кинонд ямар мэдээлэл production эсвэл логикийн алдаа байна вэ гэж байна. За одоо жинхэнэ брэнд юм халах яриа өөр юм. Жинхэнэ брэнд юм явж штэ. За байж. Жинхэнэ зөвнөөсөө асуултаас. За камер шууд ийшээ. За алдаа гэдэг юм бол одоо 2 удаа үзчихэж болохоор санагдсан. Эхний удаа бол өнгөцгөн алдаа бол нэг харж чаддгүй шүү дээ. Visual effect ганц хоёр нэг тийм нэг их мэдтгэхүйс цоос нь энэ дэр жоохон дотор цоостой гэсэн шиг харж. Тэгтээ чинь
графикийн асар баачтар хийсэн зодож хийсэн юм шиг. Зүгээр продакшны алдаа гэх юм бол одоогоор эхний үзэл дээр олсонгүй. Олооч тэрийг анзаарч үзсэнгүй киноныхаа ерөнхий үйл явдлыг хараад. Хоёр дахь удаа үзэхэд ийм юмнууд гарч ирэх билүү дээ. Шууд дийлэх юм алгатай. За тийм байна. Гэтэ надад за би ч одоо чиний асуултанд алдаа бол байгаа л юм байна. би гэхдээ нэг юм харсан л да дараа ил 10. За 10 номер 10 за энэ асуултыг ер нь жоохон янзлмал юм байна. Гэтэ яг дахиж үзэх хүсэл төрүүлсэн үү гэж байна. Мэдээж төрүүлэхгүй яг эхлээд мэдээж миний хувьд за тэгвэл энэ асуултыг ингээд одоо жоохон дэлгэрүүлж тий. Юу яг юунд нь дахиж үзэх хүсэл төрж байна. Яг юуг нь дахиж үзмээр байна тий. Инээдмэн юм уу, зураглал, төслөл юм уу, тэ акшн юм уу? Яг юу нь яг дахиж үзэх хүслийг төрүүлж байна. Надад болвол за мэдээж дөрүүд болвол ямар ч одоо массаар нь те тэр киног дахиж үзэх юмсан гэдэг дөрүүд болвол тэр хүслийг бол мэдээж хүмүүс төрүүлнэ. Тэр тусмаа өсвөр насныханд болвол тий. Дээрэс нь болвол миний хувьд яагаад дахиж үзхийг төрүүлж байгаа вэ гэхээр өшөө илүү тэр найруулгын надад тэгж ажиглагдсан байхгүй. Дөрүүдийг танилцуулаад исэн надад амар гой санагдсан байхгүй. Тэгэхээр тэр найруулагчийн тэр шийдлүүдийг өшөө илүү ингэж одоо харж л тэгжил үзхийг хүсэж байгаа учраас ер нь бол яг Баатаргийн саяны үед бол бас адилхан шүү дээ. Бас анзаараагүй юм даа. Тий, анзаараагүй хэлчихэ. Би яг зохиолын дахиж задлж ойлгох юм бол дахиж үзмээр санагдсан. Зохиол тааш тий. Үйл явдлыг үз. Яг тэгээ өнөөдрийн маань Үзрэн дээр шоуны сүүлчийн Q&A хэсгийн асуулт хариулт хэсгийн сүүлч явахтай. За 3 тойрог явж байна. 26 гинэ. За 26 дээр тэр танд боломж байвал кино уран бүтээлчдээс интернет уулзаж юу асуух байсан бэ гэж байна. Надад яг олон юм байж болно л доо. Гэхдээ зүгээр хамгийн түрүү сайн санаанд орсноо л явчих. Марго Робби ч юм уу эсвэл Жо Кинеман энэ хоёр яг арай жоохон ач холбогдолтой хоёр дүр байгаа шүү дээ. Хоёр кинонд одоо өмнөх энэ хоёр байлна гэсэн. Зарим нэг нь бол жоохон ач холбогдол баг тий. Энэ хоёрын аль нэгнээс нь зүгээр яг юу асуух сонирхолтой гэхээр өмнөх прожектыг хийж байгаа үед тэгээ яг мэдээж чинь таалагдж байгаа болоо потенциал харсан болоо гэрээгээд орж ирж байгаа тий. Тэгээ мэдээж хүссэнд нь бас хүрээгүй нь ойлгомжтой. Тэгэнгүүт энэ хоёр дээр ажиллаж эхлэх процесс яг одоо анх санаа тэгээд ажиллаж ихсэн процесс хоёрын хооронд хэр ялгаатай байсан бэ те аль нь илүү юу нь таалагдж байв яагаад хуулийн дээр нь орсон мэдээж хуулийн дээр нь гэрээгээл ороод гарсан хүмүүс тэгэхээр тэр талаас нь зүгээр асуух болов гэж бодож байна сонирхолтой яг мэдээж өөр асуултууд байж болно л да тэр нь сонирхолтой яг Captain Boomerang энтер гэхэд тэд нар чинь дөрөв нэг тийм хангалттай олон урт гардаг болохоор тийм шүү дээ за асуулт хэсэг за энэ нэрд өндөрч. За тэгээд үзрэн дараа үздэг хүмүүс маань мэдж байгаа шинээр үзэж байгаа хүмүүст хэлэх сая анзаарсан байх угаасаа спойлертай ярьдаг байгаа. Үзрэн дараа шоу маань болол. За тэгээд бүтэн спойлертай ярина. За одоо бол ингээ ревю хэсгэргүй ерөнхийдөө орцгоё тий. За энэ кино ер нь ямар санагдав? Ерөнхий сэтгэлээсээ нарийн ороод эхлэдэг гоо. За тэгээд энэ удаа төшөө хэсгэлээ. Ер нь ямар санагдав? Зарим нэг сэдвүүдээр нь ороод явчих бах тий. За зүгээр одоо би бол эхний удаа үзсэн учраас зүгээр анх үзсэн сэтгэгдлээрээ болоод энэ бол жинхэнэ Америк кино байна гэдэг надад мэдрэмжийг бол өгсөн. За тэр нь ямар утгаар те? Гэхдээ одоо тэр нөгөө найруулагчийнх нь өөрийн тэр нөгөө Америкийн тэр нэг юу мөрөөдлийн юмнуудыг тэнд оруулж ирж байна. Дээрээс нь тэр тугийг бол бүр яагаад тэр Америкчин тэр нэг юм супер баатруудаараа те дэлхийд танигдсан Америкийн л нөгөө нөхдүүд дэлхийг авардаг тий нэг тийм л логикийг ингээд манай өсвөр үеийнхний тархинд бүр ингээд тултлан шингээгээд байгаа шүү дээ тий тэр нөгөө л нэг юм сторийг ингээд үргэлжилсэн явсан хэвээрээ байгаа даа байхгүй. Гэхдээ тэрийг жоохон эвдсэн санагдаг. Одоо энэ дээр тэр нөгөө нэг том эсрэг дүүрчих юм одоо том хайр гаргийн Starfish байгаа шүү дээ. Project Starfish-ийг яг эсрэм дээр Америкт хийсэн болж таардаг шүү дээ. Америкт нууцаар хийсэн, Америкуудын л хийсэн одоо асуудалтай юм те. Тэгэхээр энийг яг нэг тийм America positive бол биш юм шиг. Гүйг. Энэ чинь ерөөсөө нөгөө Америк кино чинь тэр байхгүй да. За. Бид тийм агуу юмыг хийж чадна. Дээрээс нь бид тийм амар юмыг бас устгах чадна гэдэг л. Энэ чинь ингээ бүх талаараа Америкууд номер 1 шүү гэдгийг л энүүгээр харуулад байгаа юм шүү дээ. Өгөөгүй санааг нь чи цэвцэг надад амар Америкийн том шүүмжлэн чи явж байгаа юм шиг надад болол яг чи миний л бодлыг асуусан биз дээ би бодлоо хэлчихсэн яг тэрэн дээр нь тэгэл яг үү яриа. Тэгэхээр энэ өөрөө яг л нөгөө нэг Америкийн мууч байсан сайн ч байсан бид бол номер 1 шүү гэдэг юмыг л кино урлагаараа дамжуулж нөгөө
одоо өсвөр үеийнхэн зөв нэг үеийн үед нөгөө өвлүүлж үлдэх гэдэг тэр юм нь харагдаад байна удаа зүгээр ихний үзэлтээр бол надад тэгж надад яг ер нь Майкл Бэйн кинонууд яг тийм America пропаганда кинонууд гэхгүй яг military те flag те Bud Light whatever те яг надад бол яг ерөөсөө яг эсэргээрэл байна л та яг James Gunn тэнцээ илүү юм чимчээ хандж чадчихээн ямар систем юу нь болж байна болохгүй байна шоронгийн систем те тэгээ дээрэс нь хүний амны үнц нь тэр opening ихний хэсэг дээр бол зүгээр хүмүүсийн амиар зүгээр л тоглож байгаа шүү дээ. Тэр мэр байна. За тэгээд дээрэс нь тэр Project Starfish гэдэг латины орнууд одоо амьдрал дээр бодит төгсөнд те Карибын тэгсэн Латин Америкийн өмнөд Америкийн орнуудын улс төрийн төвхтэй болол Америкт сүүлийн 150 жил битүү оролцсон те. Гайгүй хүмүүс ингээ ардчлалын ерөнхийд юугаар гараад ирэнгүүт тэрийг CIA нь очиж алцдаг те. Иймэрхүү юм бол зөндөөстэй тэр мэрэнтэй энэ чи бас ингээд юу яаж байгаа надад. Би утга санааны хувьд биш хэлбэр хийцийн хувьд хэлээд байгаа шүү дээ. Энэ бол яа харахгүй хаанаас нь ч үтсэн энэ бол Америк хийцийн Америк агуулгатай кино байна л гэж хэлээд байгаа. А тэрнээс биш Америкууд Америкийг шүүмжилж кино хийсэн байна гэж хэлээгүй байхгүй. Тий. За тэгээд юун дээр өөр таалагдсан юм нь юу байна? Ямар деталууд байна? Нэвтрүүлж байна шүү дээ. Тоглосон шүү. За би өөр хэсэг хэлээ хэлье. Ерөнхийдөө одоо ийм сарказм ёжтол их харагдаж байна гэж бодсон. Яаж нэхэр зүгээр хамгийн нэг жишээ нь одоо энэ спойлертэй дугаар шүү. Анхаараарай. Спойлер явж байгаа шүү. Ингээд нэг эхний анги дээр хүний амир нааж чинь гэж Расти сая хэлжсэн. Тэрэн дээр нэг цагаан устай нэг өвгөн гардаг байхгүй. Тэр дэлхийдээ шорон дээр ингээд нэг бөмбөр болжмөр цохоод алцдаг байхгүй шүү. Тэгсэн чинь маань нэг үхчихсэн дараа тэр шоу нэрч бүр яг тэр биесэн. Тэр чинь ингээд сарказм яваад байгаа байхгүй. Чи үхлийн үрээ идэлнэ гэсэн. Нэг тийм ёжтол яваад байгаа байхгүй. Тэр талаасаа ингээд зохиолын талаас би бол зохиол талаас л харлаа. Тэр нь айгу таалагдсан. Ингээл нэг хүн нэг болохгүйсэн ч гэсэн дараа нь тэр нь ингээд нэг дараагийн сцен дээр холбогдож молбогдоод тэр нь таалагдсан. Тэрээс нэг Америк кино би бодсонгүй тий зүгээр хөөрхөн зохиолтой юм а. Гэхдээ ямар юм diversity олон юм ингэж хольж юм сонин юм төрөл босгож ирвэ. Нэг жанрт баярдахгүйгээр. Тийм сэтгэлтэй. Яг энэ дээр бас яг ингэж бас яг Guardians of the Galaxy нэг яг мань хүний яг нэг юм том божет хийсэн ихний кино нэстэй James Gunn-ы Guardians 2 дээр бүр том божеттайгаар энэ чинь бараг энэтэй ойролцоо төсөвтэй баг шүү Guardians 2 чинь. Тэгэж хийж үзсэн. Гэхдээ бас яг тодорхой хэмжээнд лимиттэй шүү дээ. R-rated байж болохгүй дөрүүд нь өөр. Тэгэнгүүт бас яг мань хүн жоохон хязгаарлагдсан. Дээрээс нь мань хүн тэр нь бас алдаатай байсан. Ер нь Guardians 2 бас тийм төгсгөн юм шиг. Тэгээд тэрнээс амар их юм сурсан юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө яг цаг хугацааны хувьд James Gunn this Suicide Squad бүр төгс тарсан юм санагдаж байгаа байхгүй. Цаг хугацаа боломж байна нийлээд одоо R-rated budgetтэй нээж ийн. Тэгээд project нь өөрөө Harley ерөөсөө Warner Bros-оос тавьсан ганцхан шаардлага байсан. Ерөөсөө нэг гин шаардлага. Тэр нь Harley Quinn-ийг заавал оруулах. Тэр дөрвөөс орох хэвээр. Margot Robbie заавал байх хэвээр. Тэрнээс өөр том шаардлага тавиагүй. Тэгээд тэгэж харагдаад энэ кинон дээр бол яг надад тэр мэдэгдээд авах яг мань хүний бүтэн потенциалтай дээр байлцлаа. Тэгээ потенциалтай яг бүтэн хөрвөл яг ямар уран бүтээлч өгдгийг энэгээр харуулж байгаа санагдаж байгаа. Тэгээ тэрэнд нь том нөлөөсөн юм нь дөрүүдийн сонголт нь. Яг тэгэхээр эн чинь Superman, Batman, Wonder Woman, Flash аль ч биш. Яг нэгдүгээрт олон танигддаг. Нөгөө талаасаа бид ямар утгаар хэлж байгаа юм гэхээр нөгөө баруун зүг хөрвж болж байна. Тэгээ Suicide Squad гэдэг нэрэндээ жинхэнэ хөрүүлж болж байгаа байхгүй. Яг мэдээж Margot Robbie ихний 10 минутанд алахгүй нь ойлгомжтой. Тэр бол бүх хүн мэдж байгаа ойлгомжтой шүү дээ. Тэрнээс бусад бүх юм нь ер нь хинч хязгаарч яаж ч өгч магадгүй. Тэгээ Rick Flag хүртэл өгчлээ шүү дээ. Ямар гоё дөрвөлээ тий. Joker нь ч бас давгүй том жүргэн шүү дээ. Тэгэнгүүт ер нь бол яг энэ киноны хамгийн таалагдсан гэдэг юм яг тэр байгаа байхгүй. Яг James Gunn бүр яг ингээд нөгөө төгсөл бүгд төгс тарцсан. Тэгэнгүүт хайр нэргүй явж. Тий яг тэгээ би бас бодож байсан. Хэрвээ Disney өөрсдөө тэнэгтэйгүй байсан бол Alan Horn өөрхийн юм байгууллаа CCO тэр хэдэн тэр хэд жоохон тэнэгтэж яа мань хүний жоохон сүрэг ингээд аль хэдийн болоод өнгөрцөн юм дээрээс болж халаагүй байсан бол яг Guardians-а бүр амар хийх байсан юм гэж бодсон. Яг хөө хинэлтэй хийх өөрөлдөө Guardians 3-ыг гэхдээ зөв цаг хугацааны бодох юм бол бүр солиотой кино болох байсан байх гэж бодоод энэ кино амар таалагдаад миний Guardians of the Galaxy 3-ын хүлээлтийг бүр нэмчихэж байгаа байхгүй. Яг мэдээж аль хэдийн James Gunn-ыг мундаг найруулагч гэдэг мэднэ. Угаасаа хүлээжсэн. Гэхдээ ингээд яг мань хүн туршлага ингээд нэмэгдээд эхэлж байгаа том божтой кинон дээр ажиллаад тэгвэл туршлага нэмэгдээд ирэх тусам яг ямар дөрүүдээр яаж ажиллах вэ? Энэ одоо би нөө сэдв яг киноны агуул руу орчин л та. Ингээд ийм сонин гажиг юм жинж байгаа шүү дээ. Тэр polka dot man literally тийм polka dot буюу одоо өнгөтэй цагиргууд их юм да монголоор байл та. Тийм шийддэг хүн байж байгаа шээ. Тэр нь амар гажиг санаа юм шиг мөртлөө тэр дүр хамгийн сэтгэлд хөтлөгсөн хамгийн back storyтэй харамсал одоо sadтэй ингээд амьдралын бодох юм бол драматай дүр байж байгаа жишээ нэ тий.
Тэгээ ингээд айгүй олон дөрүүд дээр ингээд гажиг юм шиг мөртлөө амар хөргөн сэтгэл дүр хийж байгаа. Одоо Javelin гэдэг дүр те герман акценттэй те. Эхэндээ амар жооктэй акцент чинэттэй байна мэн гэдэг. Америкууд ч нөгөө акцент гэдэг юм байдаг те. Тэр мөртэл амар тэнэг дүр юм шиг байгаа шүү дээ нэг юм. Амар супер багийнар дунд ингээм жадтай баг гэдгснээ очоод юу ч хийдэг. Тэгсэн чинь эцэст нь тэр нь ингээл жадаа өгч таараал тэр нь ямар шалтгаантай ч байсан ингээл эцэст нь тэр жад нь харликунд амар хэрэг болоо та мань хүн тэрүүгээр нь ингээл би энийг энэ үтлэр гэсэн мэдэж ингээл тэгэнгүүт яг ингээд тийм гажиг ч юм уу инээдтэй ч юм шиг тэнэг ч юм шиг юмнууд зөндөө оруулж байгаа мөртлөө тэднэрийгээ ингээд үн цэнтэй болгож чадж байгаа. Хамгийн гол юм. Зүгээр ингээд тэнэг учраас хүмүүс инээлгээ энэ тэнэг хаа бас биш. Яг гоо ганц хоёр тийм байгаа л та тэр нөгөө TDK detachable гэдэг нэг гарын салдаг л хүн алгадчихмал. Тэр мөрөөс өстө жинхэнэ инээлгэхийн төлөө ялч оруулсан байна. Бүр албаар тийм. Гэхдээ нэг 24 бүгдээрээ гүн утгатай байна гэж угаасаа байхгүй шүү дээ. Тийм учраас ер нь бол надад яг таалагдсан гэж ярих гээд байгаа юм юу вэ гэхээр яг Джеймс Ганны яг юм деталууд дээр яаж анхаарал хандуулав дөрүүдээ юм гажиг санаануудаа яаж хөрсөн дээр бол аим сонирхолтой. Одоо энэ чинь ингээд би анх трейлер харж байхдаа аим гайхчихсан тэр үс аахгүй. Нэг нэг авраг одтой юм далаан од гэдэг лөө тийм яа за Джеймс Ганн гажиг найруулсан сони юм хийдэм би мэдж байгаа. Гэхдээ яаж энийг ингээд тийм үзэхэд зүгээр үзэж байгаа зүгээр мэдрэмж өгөх юм бол таа гэж гайхчихсан. Тэгж яхад ингээд үзэж хат ямар ч сонир санагдахгүй байхгүй. Яг нь ямар ч контекст ихний цаг 30 минутын цаг энэ үзээгүй үнд шууд ингээд үзэх юм одоо багшаал тэнэг явж л гэж бодлоо та мэдээж тийм ийм том нүдтэй одоо яваад. Гэхдээ яг киног нь үзэж байгаа үед бол тэр ямар ч асуудалтай санагдаагүй. Надад бол энэ талаас амар гоо санагдсан. Чиний ярьсан юм дээр нэг ургуулад нэг асуулт байна. Тий, нэг асуулт байна. Энийг бас өмнө асууж байгаагүй юм байна. Энэ бол нөгөө шинэхэн кино штэ тий. Тэгээ энэний чинь өмнө болохоор 2 трейлер нь гарсан байдаг тий. Тийм яг бүрийн хэмжээний 2 трейлер гарсан. Бүрийн хэмжээний 2 трейлер гараад бас постерууд нь гарсан байгаа. Тий. Тэгэхээр постерын өгсөн хүлээлт, трейлерийн өгсөн хүлээлт яг киног нь үзсний дараа яг тэр хүлээлтэнд очиж чадсан уу? Яг постерноос нэг хүлээлт хичүүлдэг яг бүр тасгай постерууд бол байдаг л да яахгүй. Би бол яг шахамж яг тоор нэгэн тизер постэр бүр амар байсан. Тэгэхээр энэ дээр яг постерууд нь гоё л доо нөгөө нэг юм 60 70-аад оны эстетик байна. Гэхдээ Джеймс Ганн ч өөрөө тэр үеийн pop culture-д ер нь их хайртай юм шүү дээ. Guardians 1-2-ын Slither Enter гэх супер энтер хийсэн кинонуудаас нь харахад тийм саундтрак мэдрэмжээс нь харахад ер нь тийм тэрэндээ байсан санагдсан. Гэтэ надад яг үнэлээд яг ийм бохгүй нөө. The Suicide Squad Batman 2-ыг би ерөөсө трейлер нь ямар ах надад хамаагүй, постэр нь ямар ах хамаагүй хүлээж байгаа байхгүй. Гоё байвал мэдээж гоё, илүү нэмэн хүлээлтийг. Муу байвал харамсалтай энэ илүү байж болохоор өсөн гэл өнгөрнө. Гэтэ миний хүлээлтийг алахгүй. Яг тийм бохгүй. Тийм болохоор надад бол трейлер юмд их ач холбогдол байгаагүй. Гэтэ трейлер үзэхэд нэг тийм мэдрэмж өгдөн шүү дээ. Тэр тавсан уу гэдэг. Трейлер кино ганц бодсон юм нь болохоор сая тэр нөгөө Starfish гэсэн. Тэрс яг хүлээлтийг давсан үгүй яг тэр трейлерийн юуг давсан үгүй гэж яг надад бол нэг хавцалтай бол байхгүй. Яг миний хувьд шүү дээ. Бат. Би бол одоо нэг ингэж кино үздэг болчиход бас үлээ. Ямар ч хүлээлттэй байхгүй зү трейлер мэлэр. Үзээ. Тэр амар болцсон. Тэгээ дараа нь трейлертэйгээ харьцуулж мөртөө тийм юуроос байхгүй. Хүлээлтгүй киногоо шүү үзэн. Тэгэд нэг найруулагч Джеймс Ганн гэсэн хүмүүс олон юм яриад харна. Яг энэ кинон дээр нь харилцсан. Зүгээр л enjoy хийлдэг гэсэн үзээ. За тэгвэл энэ кинон дээрээс өөр таалагдсан зүйлүүд нь юу байна вэ? Дутуу урагшсан. Таалагдсан талаас. Яг тэгэхээр тэднэрийгээ дуусч хэлвэл бас магадгүй шүүмжлэх юм байдаг. Магадгүй байвал та. Хамгийн таалагдсан бол аюу бүтээлж чадсан байлээ. Маш бүтээлж чадсан. Тэр нь юу гэхээр одоо нэг тэр нэг үйл явдал болохын өмнө ингээд янз бүрийн байгалийн үзэгдлэр текст гаргаад байгаа сте. Тэр нь аюу нэг байсан. Одоо 8 өдрийн өмнө одоо цаг болж ийм газар гэсэн байшингийн дээвэр сэгээр ингээд хийцэн. Тэгэхээр ингээд камер өчгөн зүгээр байшингийн дээврийг сэгч болдог юм. Тим креатив юм амар гоо таалагдсан. Деталь юм дээр амар анхаарч гэж харагдсан. Мөн дээр нь тэр ингээд бөөнөр алхаж байгаа хэсэг тэр урдуур нэг хитгэн тагтаа нисгэж мэсгээд энэ бас хөөрхөн баачдаг ба ч зориуд нисгэж байгаа шүү дээ. Анзаараа гэдэг юм бол тийм хүчтэй деталь юм дээр амар нарийн анхаарсан гэж харагдсан. Найруулагч хэдхэн секундын дээр хүртэл маш бүтээлчээр тийм аюугай продакшн гаргасан байлээ. Миний зүгээр хамгийн их таалагдсан юм яг нөгөө найруулга талаасаа дөрүүдээр танилцуулаад исэн. Тэр л аюугай надад бас тэр болгон бас кинон дээр зарим нэг кинонууд ч шууд өөрийгөө танилцуулаад намайг тэр гэдэггээ шууд хэлдэг шүү дээ тий. Тэр тусмаа юм Hero Butterтай кинонууд бол дийлийнх нь бол өөрөө өөрсдийгөө дандаа танилцуулж өөрийнх нь power-ыг танилцуулаад өгдөн шүү дээ. Энэ дэр бол тэр нь надад илүү их санагдсан. За тэгээд юун дээр Suicide Squad дээр ямар дөрүүд таалагдав? Аль дөрүүд сэтгэл дөрв?
Оо манай King Shark ч амар хөөрхөн гарсан шүү дээ. King Shark таалагдсан. Бага байдал нь тэгээд тийм. Тэгээд нүүл дуу оруулагч нүүм алдтаж өгч юм бааш. Sylvester Stallone. Yes. Айгүй өөр хийсэн. Тэгээд эхлээд өсөөд нь шүү дээ гэж идэж мэдчих чам. Бас хайр үргэн шиг юм. Ямар хөөрхөн орж. Shark-ийг тэгж гоё харуулсан ерөөсө хоёрхан тохиолдол байгаа үстэй. Baby Shark энэ хоёр л өстэй тийм. Миний хувьд яг энэ King Shark-ыг бас айгүй надаа яг энэ яг энэ дээр нэлээд жоох өөр юм яг анх постэр юмыг харчаад юутай их төстэй гаргаж магадгүй мөн гэж бодож байсан л да. Harley Quinn-ийн зуралтай анимашн зурлаад R-rated анимашн зурал. Тэрэн дээр King Shark-ыг айгуугаа ашигласан байхгүй амар хөөрхөн инээдтэй гоё дур. Гэхдээ энэ шиг бас болж байгаа юм биш. Тэгээ би яг энэ трейлер юмнуудыг зургуудыг харчаад юутай Harley Quinn-тэй төстэй ашиглаж магадгүй мөн гэж жоох өөр байсан. Гэхдээ бас хүмүүс санал болгоод DC ялангуяа дуртай бол Harley Quinn-ийг зурлыг бас үзээрэй. Амар гоё зурлал байдаг шүү. R-rated айгуу чанартай инээдтэй гоё зурлаа. За тэрийг харна. Тэгэж бол санагцсан. Тэгээ надад яг King Shark бас санал нэг байна. Тэгээд нэмэх юм бол хиний ер нь карьер их сонирхолтой явж байна л да. John Cena-гийн карьер. Тэгээд надад бол John Cena-гийн Peacemaker айгуу зөвүүн гоё дүр байсан. Яг инээдтэй үедээ инээдтэй тэгсэн мөртлөө үнэлгээ чадварлаг амар гарах байхгүй. Тэжээ зүгээр ингээд 4-5 багийн дуу зүгээр ингээд эргэлж. Тэгээд тэр одоо юм шүү дээ нөө. Бид нар том кинонуудыг акшн кино ярьдаг тийм. The Raid, John Wick шиг R-rated яг буцсан үжтэй акшн. Эсвэл арай жоохон тэр нь баг мөртлөө epic одоо Fast and Furious ч юм уу, Mission Impossible, Bond-ing кинонууд тийм. За мэдээж Marvel ч юм уу DC кинонд орох бах. Тэгэнгүүт ингээд нөө шинэлэг одоо юм өмнө нь харж байгаагүй сонирхолтойгоор акшн хийх улам хэцүү болоод байгаа. Тэгээ ягаад тэгэхээр нөгөө янз бүрээр нь ихэнхт нь хийцэн ямар сандаа Fast and Furious үлдээ бүр одоо аргаа бараа сансар яв. Тэгээ тэгэнгүүт энэ дээр надад тийм юунууд хитэд харагдсан байхгүй. Хөгжилтэй одоо жишээ нь заавал хөгжилтэй ч одоо шин Bloodsport-ийн тэр сүт нь амар гоё. Бүр айгуу талсан надад юм хувцсан. Тэгээ ингээд янз бүрийн сүтнийхаа сүдээс гаргаж ирээл зэвсэг болгоод байдаг те тэр нь. Тэгээ тэрийгэ зөвхөн өөрөө хэрэглэх чадвартай нөө би одоо зөвхөн өөрийнх нь генер те генетиктэй холбоотой. Тэр нь амар кул. Тэрийг ашиглаж ингэж аллах хийж байгаа тултж байгаа амар гоё. Тэгээ инээдтэй гэдэг тал дээр нь болохоор яг тэр хиний бид нэг Peacemaker те. Peacemaker тэр нөгөө алж байгаа ингээд нэг тийм юугүй юм баахгүй. Irony гэж ярьдаг шүү дээ. Юмны монголоор юу гэдэг юм бэ тэр чинь. Яг тэрийг харуулж байгаа манайгүй ингээ peace гэдэг те. Peace, дэлхийн peace, Америк peace гэдэг байгаа мөртлөө peace-ийн төлөө хэнийг ч алгад хамаагүй гэдэг. Тэр чинь өөрөө амар юм хоорондоо зөрчилдсөн асуудалтай юм байгаа тийм шүү дээ. Тэгээ тэрийг нь тэрэндээ 100% бүрэн итгэлтэй дүр гэдгийг акшнаар давхар харуулж байгаа байхгүй. Тэр нь бас амар гоё. Зөвхөн акшн хүн алхахын төлөө алж байгаа биш. Тэр дүрээ экспресс хийж байгаа. Тэгээ тийм болохоор мань хүн алхахтай юу ч харамсахгүй. Одоо чинь тэнцээ ингээд Bloodsport хүртэл амар болгоомжтой тий. Амар гитэж очсноо ингэж юм. Нөгөөдөө зүгээр очсноо ингээ яваа тий. Ямар ч тоож байгаа юм байхгүй. Ач холбогдохгүй. Тэгэл тэр нөгөө нэг инээдтэй гээд байгаа нь тэр нөгөө нэг баг хөвтчихэд шүү дээ. Унтчихсан гэсэн чинь хажуугаар нөгөө ингээ явдаг. Зүгээр ингээд үрээ. Би тэрэн дээр бүр яа татаж өгсөн. Би үнэн ямар ч акшн кинон дээр инээдтэй ч эсвэл бүр амар алгахтай ч тийм creative инээдтэй алгах. Тэр зүгээр нэг баг уусаа хажуугаар ингээ явдаг. Нөгөө ч өнгөж байгаа юм биш байна тий. Чи ямар ч гим орон зүгээр унтчихсан. Тэрээс яг татаж өгчээс. Тэгээд тэгсэн чинь бас нөгөө найруулагч юм гэдэг юмроо буцаа олгохтой тэр чи бөө юм болж тэр хүмүүсийг алж байгаа шүү дээ. Тэгээ очсон чинь сулахгүй очсон чинь буруу хүмүүс алдчих واخгүй. Тэгээ тэмцэжсэн хүмүүсээ алдсан. Тэгээ тэр нь өөрөө бас найруулагч чадвар. Тэр амар гоё инээдэм мэдрэмжийг бидэрт өгөнгүүтэй буруу болж тарангууд үзэж байгаа хүмүүс тэрийг дэмжсэн болохоор мохоо гэлти мэдрэмжтэй болчихж байгаа байхгүй. Буруу хүмүүсийг алгадах бид нар амар дэмжиж байгаа шүү дээ. Манайхан гоё гэсэн. Тэгээ гаваад алмал гоё алж юм бас үзэгчтэй хүртэл ингээд дагуулчихж байгаа байхгүй. Бид нар мохоо гэмтээ санагдчихж байгаа байхгүй. Буруу хүмүүсийг алж хахад дэмжсэн. Тэгээ тэр чинь бас найруулагчийн чадвар байгаа шүү дээ. Тэгээ алуудыг мангаж зүүсдгсэн билээ. Тийм. Усан дорж байгаа өнөрөнд сэнсийн гэсэн сэнсэн доош байгаа юм байна. Тэгээ тоог зохиолсон. Яаж тэгсэж чинь гэж бодсон. Тэгээ ер нь тэд нар нь бас яг энэ киноны юу байсан гоё юм шиг. Тэгэд энэ дээр би нэг сайжирсан гэдэг юм тэр байна л да James Gunn. Яг Guardians 1, Guardians 2 акшн мото яг үнэндээ. Яг акшн бол моохгүй яг зохиол нь гоё фантэй өнгөлөг инээдэр олон юм ба. Гэхдээ яг цэвэр акшн харах юм бол ихэнх нь удахтай тэгээд нэг тийм гоё юм байхгүй. Энэ дээр бол бүр нэлээд сайжирсан санагц. Яг акшн дээр бол. Акшн мань дахиад кино их юм бол бүр энээс нь хүлээлт. Тийм болохоор кино Guardians 2 гэдэг тэр гоё. Яг акшн бүр гоё болох гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд дүр гэдэг дээр яг мэдээл чанартай юм өгөхөд юу байгаа. Мань хүн бол Suicide Squad киноны зураг авалтыг хийгээд ингээд янзлаад бүр ингээд final cut-н дуусаад ингэснийхаа дараа бол юу яасан? Warner Bros-аас Peacemaker гэдэг цуврал
хийх зөвшөөрлөө бол авсан. Дараа нь ер нь бол хийх процесс дундаа мань хүн ингээд юу яасан юм бэ л дээ. Мань хүн 70 орлогын өөдсөн гэлүүдээ баг хөл хорон байжснаа өөдөө зохиолчсон юм байл шүү дээ баг. Тэгээд тэрийг ингээд ер нь дажгүй мэн ингээд янзлангуудаа зүгээр телевизийн цувралын санал болгоод амар тэнэг цуврал гэж байгаа байхгүй амар гажиг хинч зөвшөөрөхгүй хугаасаа гээд тэгээд зүгээр Warner Bros барыг зүгээр нэг ингээд нэг шийдсэн юм шиг байна. Тэгсний нөөд зөвшөөрсөн. Энэ кинон яг ингээд нэг Final Cut дуусны дараа тэгээд ер нь бол Peacemaker гэдэг цуврал одоо хийгдэхээр болж байгаа. Тэр Peacemaker гэдэг дүр байгаа шүү дээ. Джон Сина гол дүртэнд байсан. Тэр цуврал хийгдэнэ. Тэгээд тэр цуврал HBO Max дээр 2021 сараас гарч эхлэх юм. Тэр нь хийгд. За тийм учраас юу яасан? Suicide Squad-ийн одоо бүр ингээ катн дууссан хойноо нэмж зураг аваад пост credit scene-ийг оруулсан байгаа энэ кинон дэр. Ягаад тэгэхээр сүүлд нь зөвшөөрөл авсан холбож байгаа учраас холбоо шаардлагатай болсон учраас. Тэгвэл нөгөө нэг оригинал санаанд бол өгөх байсан юм билээ. Peacemaker өгдөө шүү дээ энэ дээр нөгөө буудуулаад тэгэл дуусах байсан юм билээ. Тэгээд тэр одоо манай мөн нөгөө тэнэг санаа гэж одоо нэг юм хийгээ явуулсан. Тэгсэн тэр нь зөвшөөрөгдөд тэр нэг дөрөв амьд авах шаардлагатай болоод тэгээд төсөлд нь нэг юм гэмтсэн амьд байгаа гэж гаргасан юм билээ. Тэгээд бас мэрч байгаа юм биш үү? Тийм холбож байгаа. Тэгээд тэр цуврал бол 2021 сараас гарч эхэлнэ HBO Max дээр. Тэгээд бас ганц хоёр юм анзаарсан юм гэх юм бол манай мэдээж Marvel дээр хоёр алдартай кино хийсэн тэрийг хүмүүс мэдж байгаа. Тэрнтэйгээ тодорхой хэмжээнд ганц хоёр холбосон юм байсан. Тэд нар бас сонирхолтой. За ганц нэг юм гэх юм бол яг шууд тэрнтэйхээс илүү нэр бай. Одоо Jotunheim тэр нөгөө нэг Project Starfish гэдэг. Тэр Jotunheim ч одоо юун дээр бол Marvel Comics-ийн за ер нь юуны Marvel Comics гэдэг амьдрал дээр нөгөө одоо Norse mythology гэдэг те Скандинавын орнуудын домог бурхадтай түүх. Тэрэнд бол Jotunheim гэж газар байдаг, Marvel дээр гардаг. За тэр болохоор нөгөө нэг Ice Giant-уудын амьдардаг юм гариг ертөнц байдаг. За Loki тэрнээс гаралтай те Jotunheim-аас гаралтай шүү дээ. Тэгээ нэг бас тэр газрыг Jotunheim нэрлэлсэн тэр байна. Тэгээд хин гэж жүжигчин одоо Guardians of the Galaxy-ийн 2 кинон дээр хоёулын дээр нь гарсан Pom Klementif гэж жүжигчин байгаа. Тэр жүжигчин гардаг. Тэр нөгөө бааранд нэг хүн ингээд дуулаа бүжиглж ядэн шүү дээ. Тэр эмэгтэй бол Pom Klementif жүжигчин байгаа. Тэр хүн болохоор нөгөө Guardians 2 кинон дээр Avengers-ийн бас кинон дээр Mantis гэдэг дүрт тоглолтой. За тийм мэдээж өөрөө бол хамтарч ажилладаг нөгөө хин юм те Michael Rooker гэдэг шүү дээ. Байгаа шүү дээ. David Dasmalkian гэдэг нөгөө Polka Dot Man тоглолтой. Эднэрийгээ бол дахиж эргэж авчирч те өөртөө байна хамтарч ажилладаг. Ийм бол байгаа. За өөр тэгвэл сул тал магадгүй зүгээр ихний хэлж яг мэдээж сая бол түрүү хангалттай ярьлаа л та анх удаа үзсэн учраас мэдээж их юм анзаардаг. Гэхдээ зүгээр үзэж байгаад нэг тийм за энэ нэг юм байсан бол гэж боддог ч юм уу эсвэл тиймхүү зүйл зүгээр бол яг хөнгөн бодогдсон тийм хитрхи их нөө инээдэн болох хичээжтэй зарим юмд орж ичсэн. За энэ нугасаа тийм ойлгомжтой ийм үйл явдал болно даа гэд хүний инээлэх гэж жоох хичээсэн үзэгдлүүд хийдээд харагдсан. Надад инээдийнхэн баланс нь жоох хитэрсэн гэж хэлж байгаа юм шүү дээ. Бүр хитрхи гэж тий. Хитрхи инээлэх хүчилсэн зүгээр нэг юу ажиглагдсан бэ гэхээр нөгөө Marvel-ийн ч тэр DC-ийн ч тэр нөгөө кинонууд дээр хитрхи их нөгөө цус гардаг те хитрхи хүнийг зоргоор нь алдаг амар амархан алдаг те иймэрхүү юмнууд нь анаал нөгөө явсан хിവэрээ тэгээ энд нэг жоох эцэг эхчүүд дургу байдэн шүү дээ яг тэр хүүхдүүд нь тэдрийг үзээд байгаа учраас тэгээ тийм гэж юм чинь тэгээд R-rated кинод байна. Тэгээ юу нь бол тийм. Гэтэ тэр нөгөө нэг юм ингээ бас байсан хിവэрээ л байгаа учраас Тэнтэй ярьж байгаа харин зөрөөд байна. Харин тэнтэй цөөхөн R-rated кинонууд байгаа. Ер нь бол R-rated учраас нь ч угаасаа гэдэг тухайн орон нутагт хүмүүс хүүхдүүд үзэхгүй тэгэл болчиход. Зүгээр ер нь бол харин ч ямар ч тийм цензургүйгээр ингээд дураараа гоё гаргасан юм шүү гэж бодсон. Тийм. Надад бол тэгээд санагдсан. Харин тэгэл тэр нь одоо хамаагүй бас хүнийг нөгөө тэр цаад хэлэх гээд байгаа санаа л тэр юм байна. Тэр нь жоохон сул талтай юм уу даа гэж харагдсан. Санаа нь юу гэж? Яг энэ кинонд хүнийг алхахад ийм амархаа. Яг кинонд гэж бодохгүй алж болно гэдэг юмыг л киноныхаа ерөнхий уур амьсгал маань яг тийм байгаа байхгүй юу? Ууг нь тийм. Тэгэхээр зөктөл жоохон сул тал асуугаад байгаа юм шүү дээ. Тийм. За тэгж бодож байгаа юм. За яг надад бол ганц яг ч тэрийг ингээд илүү сайн хийж болох байсан гэдэг ч юм өөрөөсөө жоохон хэцүү. Ягаад тэгэхээр кинонд өсөөсөө байх ёстой юм болж байгаа. Гэхдээ зүгээр яг үзэж байхад за окей энэ нэг юм л юм байна гэж бодсон юм нөгөө төгсгөл нь яг төгсгөл файт юм биш тулаан нь болохоос. За яг төгсгөл дээр нь тэр нөгөө бүх юм ялаад ингээл дууссан дээр нөгөө сэтгүүлчид яриад мэдээ гардаг шүү дээ. Тэгэл ингээл тэгсэн чинь ингээ нөгөө оргосон хоригдлууд ингээд юу авраг мангастай байлдаа тий аварсан байна маань. Тий. Тэгээ тэр хэсэг жоохон үлгэрийн санагцсан. Яг кинон дэр нь гол зорилго нь тэр шинийн байгаа гол зорилго нь Bloodsport Robert Dubois гэдэг үү тий. Тэрний охин нь аавыгаа мундаг юм зөв юм хийж байгааг л
одоо мэдрүүлэх зорилготой л байсан тэр шин. Тэгээ тийм болохоор окей файн өнгөрч. Түүнээс тэр шин жоохон паналтай санагдаж байхгүй. Яг тэгэл тийм амарын болцсон баг. Гинт шууд мэдээ гараад тэр хүмүүсийн хин гэдгийг олж мэдээ. Шууд тэр хүмүүс яг тэгэл байлж хат амар гоё зөвхөн бичлэг эцтэй. Тийм л жоохон тийм. Гэтэ нэг тийм амар шүүмжлэхэд хэцүү. Тийм л зүгээр. Яг л өмнө тийм нэг сүртэй юм. Охин аав хоёрын зөрчлийг л аяа гоё намжээж байгаа байхгүй. Тийм. Тэгээ тэр охин нь яг тэнцээ яг аав нь ингээд хоорондоо хэцүү ч гэсэн ядаж аав нь зөв хийгээ явж байна бахарч байгаа. Тийм. Хааштай эхэндээ суурийг тавьчихсан юм. Тийм. Тэр бол ялчгүй. Тийм. Тэгэнгүүтээ зүгээр бас нөгөө шууд тэр нөгөө рэблүүд байдаг шүү дээ босгочтой. Тэр нөгөө генералуудыг алдсан шүү дээ. Тэгчээд шууд амар мэдээ гаргаснаа ингээд анх удаага бид нар ингээд арчсан сонгуулалтаа болчихсон ингээд амар баяр өөртөө амар хүмүүсийг basically цаадалчихж байгаа шүү дээ. Зөвж юусэн бурууч байсан зүгээр баг генерал баг нэр өөртөө цаадлан гутаа гинт би алчлаа. Тэр нь жоохон асуудалтай санагдсан. Тийм, ер нь бол. Тэрнээс өөрөөр бол нэг яалчгүй дөнгөж үзээ удаага оглоо нэг тийм юу бол суулаа гэж бодсон юм. Тэгэд 2 3 үзсний дараа хийц талаас нь бас илүү нарийн бас ярьж болох юм те. За одоо тэгвэл Peacemaker зурлаг үзэх хүлээлт тэр. Тэр дүр их сонирхолтой санагдав. Одоо энэ чинь энэ кинонд дэр суурийн амар сайн тавьсан юм чи одоо дэлхийн нийтээрэл хүлээх хэлгүүд тийм. Одоо хоёр үзэх үү? 21 сард гарахаар тухайн үеийн өнгө айсаас л. Өнгө айсаараа хүлээлт алга. Би бол хинтээ ижил байна уу? Тэгтээ болоод би одоо дахиад нэг хэд үзэхэд болоод өшөө илүү танилцах болоо гэж бодоод байна. За би бол ямар ч байсан Peacemaker-ыг шууд үзэл гэж бодож чинь Джон Сина ер нь гоё бас чадварлаг жүжигчин болцоод байгаа. Ялангуяа Enigma юм дээр. Тэгээд энэ дээр айгуу гоё гарч байгаа. За одоо Fast and Furious мэдгүй. Гэхдээ юун дээр бол айгуу гоё байсан. Blockers гэх кинон дээр бас айгуу тэр нэг юм Enigma жүжигчин awkward dad гэсэн нэг тийм одоо юуг бол уур амьсгалыг айгуу гоё гаргасан санагдсан. Ер нь чадварлаг бас жүжигчин байгаад байгаа. Айгуу хөдөлмөрч хүн дээрээс нь. Мань хүн чинь ямар ч юугүйгээр одоо ямар нэг одоо шахалтч юм уу шаардлага байхгүй байхад өөрөө амар суперод тэгээ тогж байгаа кинонууд нь юм глобал юм кинонууд учраас өөртөө одоо сурах хэрэгтэй гэж зориод мандрин буюу хятад л сурсан юм бэл зүгээр өөрөө. Ерөөсөө ягаад тэгэхээр мань хүний карьер хятад чухал. Тэгээ одоо энэ Suicide Squad хятад Fast and Furious тэгээ угаасаа ойлгомжтой. Dwayne Johnson Monson-тай адилхан шүү. Тэнгүүд өөрөө зүгээр хятадаас сурсан байгаа байхгүй. Тэгсэн сайтар нөгөө нэг Тайван моменттой холбоотой юм шууд хятадаар яриад Weibo дээр шууд ингээ уулзалтууд шууд хятадаар мандринаар ярьж байгаа байхгүй. Тэр бол бас мундаг чадвар хөдөлмөр байгаа байхгүй тэр хүний. Тэгээ бас яг энэ дээр яг ингээд мань хүн карьер ингээ гоё яваад дээрээс нь чадварлаж жүжигчин байгаад би бас айгу баялаад байгаа. Түүнээс яг нөгөө нэг бидний нохоцтой гэж яриад байдаг. Тэгээ нөгөө WWE лээ яха. Тэрийг нь бол би сайн мэдгүй. Гэтэ би бол тэрүүгээр нь амар сайн мэд. Тэр чи стар шүү дээ тэрүүгээр. Тэрийг бол би сайн мэдгүй. Ялчгүй. Тэгтээ тэд нар дундаа за яг жоохон дэлхийн асуудал амар богино хариулъя. Та хэдэд яг юм одоо бидний нохоцтой гэдэг WWE-гээс жүжигчин босоо идэ самын сайн жүжигчин ингэж боддог. Rocky л шүү дээ одоо. Жүжигчин гэж үү? Сайн жүжигчин гэдэг утгаар. Сайн жүжигчин талаасаа юу? Саанд орсон шүү. Би нэрийг ингээ буруулж байна. Нөө нэг Blade Runner 2049 дээр нөгөө тий нөгөө халдсалтай тий. Guardians of the Galaxy гэх драг. Жүжигчний хувь талаасаа бол тэр карьерийн талаасаа бол мэдээ. Dwayne Johnson-тэй ч тэрийг ярихгүй л тий. Ялч жүжигчин талаасаа бодох юм бол David Batista бүр хамаагүй өөр л ярил. Гэхдээ нөгөө хөгшин нөгөө ийм сахалтай шат тий. За та Hawk энэтэй. Гэсээс Hawk-ны дүр Chris Hemsworth тоглож байгаа шүү дээ кинонд хийж байгаа. Оо тийм үү. Алзах маань чи амар байх болсон юм сахал мах. Rocky бид нар нөгөө хэнийг мартцсан биш нөгөө юун дээр Stone Cold Steve Austin уу? Тий нөгөө shit нэрийг мартчихжээ. Нөгөө Iron Man 2 дээр тоглодог нөгөө ингэдэг идэг үг мэд. Lou Ferrigno. Тий. Яг Lou Ferrigno ч нэг мондож үсчихсэн шүү дээ тий. Яг Hulk тоглож шүү дээ. Тий. За тэгтээ тийш body builder шүү дээ. WWE биш дээ. За Lou Ferrigno биш уха. WWE-ийн од шүү дээ бас. Body builder шүү дээ. Тийм. За тэгээд энэ үрээд ерөнхийдөө сэдвүүн өнгөрч чинь. За одоо хоёр юм үлдсэн байгаа. Нэг нь бол хэдүүлээ каноноор рейтинг өгнө. Тэгээ өдрийн дараа болоод рейтинг өгдөг байгаа. Гурлаа тус-тусдаар рейтинг өгнө. Бас одоо өдрийн дараа шоуны дундаж рейтинг гаргаж ирнэ тий. Тэгээд дээрэс нь тэрний дараа одоо өнөөдрийн дугаараас эхлээд үзэхдээ хэлээд дугаар болсон дараа юм кино санал болгодог. Жижигхэн хэсэгтэй нэг болж байгаа. Жижигхэн болон нэмсэн өсгөлт нь. Гэхдээ энэ бол заавал тухайн дугаар дээр ярьсан кинотой холбоотой байх албагүй. Яг нь зарим нөхцөлд бол холбоотой байна. Зарим нөхцөлд бол холбоогүй. Өнөөдөр бол холбоогүй. Яг тэгэхээр Suicide Squad-тай ойролцоо төстэй гэхэд суперхеро ч юм уу болчих та ойлгомжтой. За тэгэхээр од рейтинг тий. Хэдүүлээ бол 1-ээс 10, 0-аас 10 хооронд өгдөг. Завсартай тоо өгдөггүй байгаа. Тэгэл тоо өгнө. Бүхэл тоо өгнө. За.
За эхний үзэлтийн үнэлгээ шүү. Тэ. А бид нар нэг заримдаа бас нэг сэтгэл хөдлөлөөр үзчих амар өндөр өгчөөд идэв штэ. Тэгээд дараа нэг үзээд бас ингээ нэг үнэлгээ нэг жоох юу унчаад байдаг те. Тэгэхээр ми бол эхнийх юм дээр бол шууд 8-ыг өгмөр санагдсан. За энэчнээс 8 гэж шүү. 9 болоо. За 9 гэж байна. За би бол Баатартай адилхан 9 гэдэг рейтинг дээр бол буух юм байна. Гэтэ та хоёр дараа үзэх жоох унна гэдэгт бол би 100% би бол нэмэгдэж нөө төгсөж чинь. За үгүй шүү. Нэмэгдсэн байл яах юм? Нэмэгдэхгүй. Энэ бондхонгоос нэг юм асуучих уу? Энэ DC-ийн дараагийн тэр бүм давсан кино тэр ийм боломж ямар ч кино энэ онд ямар ч кино тэр бүмд авах боломж бараг байхгүй. Уусаа пандемик гэсэн боломж. Тийм, пандемик гэдэг том юм байгаа учраас хэцүү л дээ. Тийм. За тэгээд дундаж үнэлгээ шоуны маань энэ кинонд өгч байгаа дундаж үнэлгээ 8.6 болж байгаа юм байна. Ер нь бол төвшөөгөөс болоод 8.6 болчихлоо шүү. Одоо нэг коммент шууд над руу атак ороод ирж шүү. Зүгээр миний саналыг асуусан учраас би саналаа хэлж байгаа. Тэгээд угаасаа бүгд өөрсдөө гол рейтинг өгч бас би юун дээр нэг 8 өгч алуулан гаалтлаа. Тийм бүгдээрээ өөрсдөө сэтгэлийг хуваалцаж байгаа. За кино санал болгоо зүгээр л рандом тий. Заавал яг тогтохгүй. Ямар ч юм кино. Тийм ер нь зүгээр санал болох хүмүүс магадгүй үзээгүй. Demi Chazelle-ийн Whiplash-ийг санал болгож байна. За Demi Chazelle найруулагчийн Whiplash La La Land-ийнхаа өмнө кино тий. За тийч гоё кино шүү. Би болохоор юуг дараагийн дугаарт Аав гэдэг кино орно тий. Тэгэхээр тэрийг үзчихээрэл гэж хэлмээр. The Father Florian Zeller гэж найруулагчийн урамтай байгаа. Тэр үзэрэг Anthony Hopkins тоглосон. Тэр үзэрэг гэж байгаа. За би ямар кино. За юу би зүгээр амар рандом кино санал болгоо. Гэтэ яг хүмүүс үзэхгүй байж магадгүй. Гэхдээ 2018 онд гарсан Колумб хурамтай байгаа Birds of Passage гэх кино. Би тэр подкастер амар ярьсан. Подкастыг сонсдог хүмүүс маань мэдж байгаа. Birds of Passage гэх киног бас сонирхож үзээрэй гэж зөвлөмөр байна. Яг энэ Харт амхны нөлөө, Харт амхны 8 за тэр гэр бүлүүдэд Харт амх 8-аар чиглэж байгаа хүмүүс эргэн тойрны нийгэм, соёлд, амьдралд яаж нөлөөлтийн гэдгийг илүү хөрсөн дээр илүү фантастикл илүү акшн биш ерөөсөө яг илүү хөрсөн дээр драма байдлаар харуулсан удаан тайван өрнөлтөй тасархай зурагтай үнэхээр галзуу зурагтай тийм кино Колумб бурамтай л 18 онд гарсан. Тэр киног үзэрэй гэж хүмүүстээ санал болгомоор Birds of Passage гэх кино. Нэлээд удаан 2 цаг 40 50 минутын баг кино шүү. Тэгээд тэр бүр ингээ 20 30 жилийн үйл явдал. Тийм мэдх юм байна. Сонсч байсан. 20 30 жилийн үйл явдлыг харуулдаг. Тухайд нэг Улаанбаатар олонсын киноцтой байлаа гарч ирсэн манад. Тэр киног үзэрэй гэж санал болгоно бас. Тэгээд үзсэн хүмүүс бас тухайн кинонуудаа үзчих юм бол энэ санал болсон 3 киног үзэх юм бол бас сэтгэлээд орон болчих болно шүү дээ. За тэгээд энэ үрээд өдрийн дараа шоуны season 2-ийн эхний дугаар өндөрлж байна. Тэгээд The Suicide Squad киноны дугаарт хамтаасаа бүгдд нь баярлалаа. Сэтгэлээ хуваалцаарай. Асуултуудыг илгээгээрэй. Бас сонирхолтой асуултууд байх юм бол тийшээ бид нар оруулаад сугалдаг асуултууд дундаа оруулна. Ийм байгаа. Тэгээд Instagram дээр төвшөө доор зураас позитив мөнгө л зүг. Дагаараа намайг Roster Band 7 гэдээ байгаа дагаараа Batter SCC гэдэг дагаараа Instagram дээр. За тэгээд дараагийн дугаараас дараагийн дугаарыг бол сая энэ сонссон Florian Zeller найруулагчийн The Father гэж кино байгаа. Anthony Hopkins, Sir Anthony Hopkins одоо Оскар авсан ийм мундаг бурамтай байгаа. Тэрний талаар ярьсан. Тэгээд дараагийн дугаараар уулзсаа баяр та. Баяр та.